казак багш нар биднийг ялгуурлан гадуурхад гэдэг туваа хүүхдүүд хэлж байгаа. Казак хүүхдүүд нь туваа багш нарыг биднийг ялгуурлаж одоо хэл амаар доромжилдог. Нөгөө хүүхдүүдээс илүүд үзэд гэдгийг хүүхдүүд тухайн үед ярьж байсан. Саяхны судалгаанд бол ерөөсөө ийм зүйл байсаар байна гэдэг нь гараад ирж байна. Энэ бол боловсролдох ялгуурлан гадуурхалт. Тэгээд одоо дүн ялгаатай тавьдаг биднийг ойлгодоггүй өдр гэсэн. Энэ бол бас нэг ялгуурлан гадуурхалтын жишээ. Энэ Цэнгэл сумын туваа хүүхдүүд бол их онцлог байдалд суралцдаг. Ийм одоо 3 хэлний орчинд байдаг хүүхдүүд байдаг. Энэ онцлогийг одоо харгалзсан багш нарыг одоо бэлдэж эхлэегүй байна. Ийм одоо онцлогтой туваа хүүхдэд одоо монгол хэлний хичээлийг ямар заах аргаар яаж заах юм? Бусад шинжилгээ ухааны хичээлүүдийг яаж заах вэ? Хичлэнгийн нарийн зүйлүүд бол одоо болтол ер нь юу яагаагүй шийдэгдээгүй ийм хэлбэрт байдалтай байж байна. Жишээлбэл баян үргээд амьдарч байгаа олон ястан үндэстнүүдийн хооронд эдгэрийн ялгаатай байдлыг ойлгуулах, бие биентэй хүндэтгэлтэй харьцах, соёл хоорондын ялгаатай байдал, иргэдийн ялгаатай байдал, хэл соёлын ялгаатай байдлыг маш сайн ойлгуулах сургалт сурталчилгаал чухал гэж үзэж байна.